жүжигчид хараахан орж ирээгүй байна. Алга ташилд баяр хөөр хүлээсэн тайз чимээгүй байна. Театрын тухай бид зохиолч, найруулагч, жүжигчдийн тухай өгүүлж түүх ярьдаг. Энд байгаа юм бүхэн удахгүй эхлэх уран бүтээлийн маш чухал хэрэгтэй юмс. Жүжигчид энд орж ирнэ, хэрэгтэй юм авч тайзан дээр гарна. Тэр цагт хүн төрлөختний баяр гуник, зовлон жаргал, амжилт бүтээл, ялалт ялагдал, ухаарл сэхэрл бүхний тухай бидэнд ярьж эхэлнэ. Дээл хувцас, ширээ сандал, гэрэл чийдэн энд байх юм бүгд түүх ярих гайхамшигт өгүүлэгчид. Театрын хамгийн үнэнч зүтгэгчид гэвэл эднийг хэлж болно. Жүжигчдийн хамт алтан тайзан дээрээс бидэнтэй хүний амьдралын түүх ярьж эхэлдэг юм. Театрын чухал эхлэл гэвэл бас энэ. Олон 10 жил та бидний зүрх сэтгэлд хоногшсоор байсан Миша Баавгай. Тэртээ 80-аад оноос чухам юу зүрх сэтгэлд тодор үлдсэн бэ гэвэл нэгэн үеийнхэн бүгд Москвагийн Олимп Миша Баавгайн үдэлтийн дуу гэж хариулна. Хүн төрлөختөн 1980-аад онд социалист, капиталист гэж хоёр системд хуваагдсан үзэл сурталын дайныг чинээнд тулгаж байхад чухамдаа Миша Бамруш эвнэгдэл, инх тунх аж амьдралын бэлэгдэл болж бүхнийг урайлан дуудаж байлаа. Тэгвэл Улаанбаатарт маань бас инх тунх амьдрал цэцгэлж, улс орноо хөгжүүлэх ээлжид 5 жилийн барианы сүүлийн жил гэж хаа сайгүй бүтээлч хөдөлмөр ундарч байсан биз. Манай урлаг соёлынхан тэр дундаа драмын театрын уран бүтээлчид бүр их ариун бүтээлтэй эдэг ялалцаж явсан он жилээ. Кино хальс ийм өгүүлж байна. Наримт Монголоор болсон ардын хурдын төрүүлэгчдийн зэрэгээр ардын жүжигчин төвшөлнүүлсэн драмын улсын академик театрын гарий жүжигчин Гант Төмөр. Гант Төмөр. Бовэ. Соёлын университетийн төвшөлнүүлсэн Хаяа. Дөрвөн ардын болон гарий толсны медаль үнэмлэхийг ардын хурдын төрүүлэгчдийн оруулагчдаар жалгааж өгдөг. Мөнх жалгааж ардын хурдын төрүүлэгчдийн зэрэгээр намдуулсан дэчгийн дотны даяар шагнагдсан натурдэржин нэрмжид драмын улсын академик театрын уран бүтээлчид тэргүүний стачууд уг шагнад гардуулж тэдэнд баяр хүргэлээ. Бүгд наримт Монголоор болсон соёлын университетийн таяа театрын улсын хөгжил уран бүтээлийн замын тухай илтгэл. Хөдөлмөрчдийн коммунист эсрэг хүмүүжүүлэх, дэлхийн сонгодог урдаг, социалист урлагийн шилдэг боловстой ард түмний Энэ бол маш чухал түүхэн үйл явдлын гэрч үн цэнтэй баримт бичиг. Улсын драмын театр маань улсын драмын эрдмийн театр боллоо. (1982) онд улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөж тэр үеийн соёлын яамны томилтоор энэ улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ирж ажилласан. Тэр үед кино судлаач Эрдэнэсэн Самбоо гэдэг багш хэлдгээр бол эрэлцэн тонгорох шиг гэж ингэж тодорхойлж ирсэн. Үнэхээр эрэлцэн тонгорох шиг байсан. Нямгоо найруулагч, мөнхтөрч найруулагч хоёр бол тэр төд удалгүй араас нь Дордсон буу гэдэг бас том найруулагч болж ирсэн. Хамгийн одоо зарласан намайг жүжигчдийн юунд зарласан одоо найруулагч бол одоо хөрсөдийн Дордсон буу гэдэг жүжиг найруулагч хойд өгчрээ тэр намайг одоо анх удаа тэр нэг буцхай гэдэг жүжиг тоглож тэгээд одоо намайг эвдэж тэгээд сүүлд нь Дордсон буу чиний энэ ганцхан чанар надад их таалагддаг юм да. Энийг чи битгий мартаараа, битгий хаяараа гэж. Театрт хүн дүр үзэх гэж ирдэг юм аа. Алтан чи өөрөөр нь 5 удаа гараад үз. Сэрэл чимээс уйдна. Жижиг гэлтгүй дүр бүхэн чинь шинээр өөр хүн байгаад байх юм бол чамайг үзэх гэж хүн үзэгчд аяндаа өөртөө гүйж ирдэг байхгүй.
Театрын маань түүх улам бүр зузаарч он жилүүд өнгөрөх тусам уран бүтээлчид нь залуужна. 1970-аад он шувтарч 80 он гарахад Донорвын намдаг, Эрдэнэбатын оюун гээд аврах томчуудын туршлага үр шимийг хүртсэн олон залуучууд өсч өндийж байсан. Гомс сүрэн, пүрвэ, лова, цэвэнжив, ган төмөр, жамсамжив, лувсан таа долгор гээд араас нь цэнэмбо, нинд баяр, цэрэн даваг, мегмар наран ямар гайхалтай уран бүтээлчид төрөн гарсан бэ. Нэгэн үеийнхэн театрын зураачтайгаа, найруулагчтайгаа энэ ахмадуудын байгуулсан, бий болгосон энэ том жүжигчд дунд ингэж орж ирснээр бол театр үнэхээр одоо хүчтэй, гайхалтай юм ертөнц байсан. За тэгэхэд манай ингээс Алтан хуйг, Гүрсэд, Эрдэнэ тогтох, Долгор сүрэн, бид тав одоо яг энэ театрт хамгийн залуу уран бүтээлчээр бүртгэгдэж ингэж орж исэн. Залуучуудын эд байлдан тоглож исэн жижиг унган хайр гээл жижиг байна. Үнэхээр л яг л бошуухан л одоо энэ театрын тайзан дээр гарах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл бол дүүрэн явсан. Тэгээд хамгийн анхны бүтээл гэх юм бол Мөнхөө огш маань бид нарт тэр хүүхдийн жүжиг байсан. Их хит шитэн гээд хүүхдийн жүжигэн дээр ажилласан. Тэн дээр би нэг дээрэмчин эмэгтэй болж гараад дараа нь яг Яковловын чи химбэ гэж жүжигэн дээр ёстой нэг театрынхаа бидний хэлдгээр луух гуруутай хамт ажилласан да. Монголын үндэсний театрын хөгжил нь манай улсын соёл урлагийн түүхэн хөгжлийн салшгүй хэсэг. Бид өөрийн орны төдийгүй дэлхий дахины шилдэг бүтээл тавихтаа шин залуу үеэ хүмүүжүүлсэн. 1980-ад он бол үндэсний соёл урлагийн хөгжлийн бас нэгэн шин эхлэл байлаа. Шинэлэг сайхан юм бүтээлүүдийг тавьсан. Тэн дотор бол жишээ нь Нора гэдэг одоо сонгодог бүтээлийг ихэд содон тавьсан. Улсын драмын академик театрын урын сан бас нэг шинэ уран бүтээлээр баяжлаа. Ардын жүжигчин оюун орчуулсан энэ жүжигийг залуу найруулагч Дорж Самбуу найруулж, тайз чимэглэлийг зураач Төмөр хуйг урлж, гол дүрд, совод, цэрэн даваг, мэнд баяр, мягмар наран алтан үлзийнээр тоглохоор сургуульж байна. Тэнд бол хин их тусалсан байглаар зураач Төмөр хуйг гэж одоо сайхан зураач байсан. Тэр зураачтай хамтартай ажилд олон бүтээлүүдэд найруулсан. Тэр дотор бол одоо Хөхөлдөө хүүгийн үлгэр Апрын зохиол байж байна. Нарийн ширийн новт мегмургаан зохиолыг одоо тавьсан. Хайчиныхаа үгэнд ардгүй яах юм бэ? Би чамд үнэсгэлээ баяр бизээ. Аянганы хариуцтай. Ахти хариуцилтэй. Тэр үе бол одоо ерөнхийдөө тэр жижигийг үзээгүй бараг одоо Монгол хүн байсан. Бараг бүгдээрээ үзсэн байхад ерөнхийдөө орон нутагт ч тэр одоо хотод ч тэр одоо нэг хэсэг одоо хойлорлдож одоо тэр жижиг үздэг байсан. Ган төмөр гавал бол одоо нааж өгч ирсэн хин хоёр мегмар наран хоёр бол одоо үнэхээр гол одоо дөрийн хоёр одоо жижигч юм бол үнэхээр уран чадварын хувьд бол их агуу их сайхан тийм том бүтээлийг одоо тайзнаа тавьж одоо тийм ээ үзэгч олонд үзүүлж ирсэн. Бид нар анх ирээд л найрын ширээний ууц жүжигийг үзэж байсан. Гэтэл хөгжмийн тэр нэг эвлүүлэг бол үнэхээр гайхамшигтай. Жанцсан нуруугаа битсэн. Тэгээд дурсан жаранд сохтоо солгоо хөгжим битсэн гээд яг тэр жүжигэндээ үнэн таарсан, үнэн тийм сайхан хөгжим битсэн. Тэгээд жанцсан нуруугаа олон жүжиг хамгийн сул саран хөхөд хөгжим битсэн байх жишээ. Тийм ээ. Театрын уран бүтээл нэгдмэл синтез чанартай. Уран бүтээлийн оролцоо бүхнийг тодотгож ярих хэрэгтэй болдгийм. Ялангуяа мэрэгжлийн урлагт. Бид театрын тухай ярихад ихэвчлэн зохиолч, найруулагч, эсвэл жүжигчдийн тухай ярьдаг. Гэвч тийм биш. Театрыг судлана, хийсэн уран бүтээлд нь үнэлэлт дүгнэлт өгнө. Чухам ямар замаар урагшилж байна вэ гэдгээ театрын шүүмж судлалаас олж мэддэг. Хөгжлийнхөө чигийн зөв бурууг тодорхойлно гэсэн үг. Ингэж байж л театр олон талаараа улам хүчтэй хөгждөг юм. 1980-ад оноос хойш ярих зүйл их байна. Тэр үед дөнгөж төгсөөд ирсэн одоо судлаач Даштамдгийн Бат сайхан байна. Тийм ээ. Сувд багш байна. Эдгээр улсууд бол бас сургалтанд бол нэлээд тийм өөрчлөлтүүдийг оруулж тийм онлын чиглэлийг бол нэлээд барьцтай
Монгол хөрсөн төр болгосон юм барьцтай болгосон. Ер нь бол сүүлийн үед бол театр судлалын ийм асуудал яригдаж байгаа юм л да. Юу вэ нөхөөр хэн чухал юм бэ? Зохиолч нь чухал юм уу? Эсвэл найруулагч нь чухал юм уу гэж тийм ээ. Театрт жүжиг гэдэг бол энэ бол зохиогч нь найруулагч байдаг гэдэг тэр утгаараа зохиолчийн театр гэхээсээ илүү найруулагчийн театр гэдэг нь илүү одоо зохих юм болов гэж ингэж одоо судалгаанаас харахад бол ингэж үзэж байгаа. Уран бүтээлийн тухай яриа дуусшгүй. Гэвч театр мөнхийн сэдэв юм. Театрыг янз янзаар л хэлдэг. Зарим газар зохиолчийн Шекспирийн үеийг, Лопе де Вегагийн үеийг, Брехтийн үеийг гэдэг байлаа. Манайд зарим нь найруулагчийн театр гэж ярьдаг бол нөгөө хэсэг нь жүжигчдийн театр гэж ярина. Хүмүүс эчин хорлоо, цагааны цэгмдийг, даш давааг, ган төмрийг, жамсран жавыг цээн ямбуг үзэх гэж театрт очдог байсан. Магадгүй жүжигчдийн театрч гэж хэлж болох юм доо. Ямар ч тач театр хүн зоны жаргал зовлон хуваалцсан ярьдаг учраас хэний ч бай үзэгчийн хувьд ариун гэгээн сүм юм аа. Он цаг үлрэн өнгөрөхөд ахмадууд алтан тайзаа орхин явж залуу халаа нь уран бүтээлээ үргэлжлүүлдэг. Бүтээл болгон зүрх сэтгэлээ сундардаг. Тийм учраас үзэгчийн зүрх сэтгэлд насан турш хоногшин үлдэнэ. 80-ад оны энэ сайхан жүжиг уран бүтээлчид бүгд бидний зүрх сэтгэлд өөрийн орон зайдаа өчигдөрхөн мэт санагдан оршсоор байна. Тэгээд юу гэж яах юм? Ажлаас минь хавна гинэ. 15 хоногийн дотор ажлаа олох гэдэг юм уу сайн уу? Чийж тав. За. Гомсронготой бариад доромтоор ингээ явхад гомсронгоо 3 давхарт байна гэх юм бол тэр 3 давхраар бид нар яваасаа имээдэг. Явлаач баг өлмөдөр ингээ зөөл ингэж явдаг ийм байсангүй. Тэгсэн нэг настай байгаа тэр бүжгэндээ гарах гээд тайз таажууд яг ийм яван дээр сууж ирсэн. Химинийхөө чи шинэхээ орсон юм аа энэ тийм ээ. Чи 2 дахь давхарт гараад 22 намрын өрөөс имээгийнхээ удамж нөмсдөг төвлийг болоод ирээч. За гэж хүсгээр нөгөө өрөөнд нь орсон долгорсоргоо дээр сууж ийн сэрэн толгоо хутлаа хайдэр гэж ингэсэн ч тэр байна. Тэгэхээр яг нөгөө удамж нөмсдөг хутал тэрний барьж очсон нөгөө тоглолтын хуталтаа тэн дээр сууж байгаа байхгүй. Тэгснэ би асуухгүй хөө та ингэж яах гэсэн чинь 0 гарах гэсэн юм. Та ингэж орчихгүй яасан гэсэн чинь. Миний хүн тоглолтын хувцастай 0 орж болдог шүү дээ. Тэгэхээр тэр тайз гэдэг ямар ариу юм бэ? Гэдэг тэр хүнээд анх ойлгуулсан байхгүй. Хаан сахилга дэг журам ёс хүндэтгэл байна. Тэнд ажил амьдрал үргэлж зөвөр цэцэглэн гэж манай ахмадууд сургасан. Тайз. Унсан газар, угаасан уснаас бараг илүүтэй хайрлсан тайзаа амьдралын үнэтэй гэдгээ ингэж л ойлгуулж явсан да манай ахмадууд. 1970-ад он шувтарч 80 он гарахад Донорвын намдаг Эрдэнэтийн оюун гээд аврах томчуудын туршлага үр шимийг хүртсэн олон залуучууд өсч өндийж байсан. Гомс сүрэн, пүрвэ, лова, цэвэнжив, араас нь цэн ямбо, минд баяр, цэрэн даваг, мегмар наран, ган төмөр, жамсамжив, лувсан лаа долгор гээд ямар гайхалтай уран бүтээлчид төрөн гарсан бэ. Бас тэднийхээ залгамж халаа болсон олон залуучууд өсч өндийж байсан. Театрт өнгөрүүлсэн он жилүүд нисэн уджээ. Цаг хугацааг анзаарахгүй явна гэдэг ажил ихтэй байсны. Юу үлдсэн бэ? Хэдэн сайхан бүтээл үлдсэн бол харамсах юм алгаа гэж Эрдэмтэн зохиолж оюунгой хэлсэн байдаг юм. Энэ сайхан эмэгтэйчүүд бүсгүйчүүлийн ард гэр бүл амьдрал нь бүгд бас л их урлагийн төлөө эднийхээ төлөө явсан учраас үндэтгэн мэхийх учиртай юм шүү дээ.
Дордсон буу энэ мөнх төрч хоёр бол ялангуяа энэ Башин дээд сургууль энэ жүжигчний мэрэгжлийг өөрөөр хэлэх юм бол мэрэгчлээ боловсон хүчнийг дотроо бэлдэх энэ ажилд бол бас өсрэлтүүдийг гаргасан. Театрт хүмүүс үнэн худал, зовлон жаргалыг сонсох гэж очдог. Цаг хугацаа биднийг яаж илээж, дайран өнгөрчвэ гэдгийг мэдхээр очдог. Найруулагч бүрийг тэднийг юу гэж харуулах нь вэ гэж очдог юм. Залуучууд бас юу хэлэх болоо гэж очдог. Бүхэл бүтэн ангийг зөвлөлт толгойд улс Долоон Чарскийн нэрмж чадвар урлагийн сургуульд бол бэлдэж ирсэн. Одоо тэндээс манай гавьяа жүжигчин жаргал сайхан урнаа эдгээр одоо ингээл өнөөдөр театр дээр ажиллаж байна. Эдгээр улсууд бол бас энэ театрын өнгө төрхийг урагш найхуулахад бол хой нэмрээ бас ингэж оруулсан. Москвагийн театр урлагийн хамгийн алдартай сургуулиудын нэг ГИТИС. Энд зөвлөлтийн нэр алдартай олон арван сургууль хүмүүжүүлэгч багш нар үе үеийн шилдэг уран бүтээлчид хичээл заав. 80-ад оны ихэр Монголын залуу авьяаснуудыг хүлээн авч байлаа. Одоо бидний хэсэг одоо 20-д хүүхдүүд одоо зөвлөлт толгойд улсын Москва хотын Луначарскийн нэрмжид театр урлагийн дээд сургуульд 1983-аас 87 оны хооронд суралцсан. Одоо бид бүгдийн сайн мэдэх одоо зөвлөлт улсын ардын жүжигчин төрийн шагналт Анатолий Дмитриевич Папанов гэж одоо зөвлөлтийн ард түмний одоо хайр хүндлэлийг хүлээсэн агуу тэр жүжигчин бол бидний багшаар ажиллаж байсан. Тэр хүн чинь өөрөө яг байж байгаа нь тэр чигээрээ нэг бүхэл бүтэн школ сургууль болж бидэнд бол харагддаг байсан. Энэ хамт олонтой одоо 30 дахь жилийнхаа нүүрийг үзэх гэж байна. Тэгээд драмын театрт анх орж ирэхэд олон сайхан жүжигүүд тавигдсан. Долгор сүрийн ихчээр их бахархаж ярмаар байна. Эрдэнэ тогтох, төмөр хуйг, гэрлээ, наран цэцэг гээд яг залуучуудыг байлдан дагуулж байсан буц хаяг, өвөөлөгцөн хайр, гарваа гэл олон сайхан жүжигүүд тавигдсан байсан. Тэгээд энэ үед орж ирээд бүх жүжигүүдийг үзээд энэ залуучуудтай хамтарч бөөнөр манайх чи 17 болоо төгсөж ирсэн. Бөөнөр ингэж хамтарч ажиллаж байсан учраас маш сайхан сэтгэгдэлтэй юм байсан. 80-ад оны их үеийн Оросын театрын нөлөө энэ улсууд бол яг өөрснөө биеэрээ зүрх сэтгэлээрээ боловсрлоор авьяасаараа Монголын театрт тээж ирсэн ийм хүмүүсд байсан. Энэ утгаараа бол манай Алтан үеийнхний байгуулсан, ахмадуудын байгуулсан энэ театрыг эрдэмийн зэрэг цолтой болгоход бол их хүчтэй нөлөөг бол үзүүлсэн. Тэгэхэд тэр жүжигийн тэр тайз, декорац энэ бүх юмуд бол төмөр хуйг гэдэг алдартай одоо том зураач тийм ээ бас ингээд нэгэн үеийнхэн театрын зураачтайгаа, найруулагчтайгаа энэ ахмадуудын байгуулсан бий болгосон энэ том жүжигчд донд ингэж орж ирснээр бол театр үнэхээр одоо хүчтэй гайхалтай юм ертөнц байсан. Энэ ч утгаараа бол Монголын үзэгчд маань, театрын маань одоо уран бүтээлчд бол биднээс бол маш их зүйлийг бас хүлээж ирсэн байна. Домог шиг ийм үе 80-ад онд бол Монголын театрт бол эзэгжсэн. Тийм ч учраас улсын драмын эрдэмийн театр гэдэг, академик театр гэдэг энэ цолыг бол энэ үед бол театр маань авсан. Дэлхийн түвшинд Монголын театрын түвшин ижилсэж, мөр зэрэгцэж орж ирсэн. Уран бүтээлийн өнгө аяс хэм маягаас найруулагчийн үзэл санаа, баяр баясгал, уйтгар гуниг, хийц, ухаарал, харуулсал гэд хашгирааныг ч сонсож болно. 1970-ад оны сүүлч гэхэд мөнх дорж самбуу гэд эрэлсэн цонгорох шиг хурц авьяастай найруулагч нарын араас Санчигдан, Баатар, Найдан дорж гэд залуучууд төрөн орж ирсэн. Тэд бүгд өөр өөр гисэн өнгө аяс хэм маяг, хүсэл тэмүүлэл, ухаарлтайгаар орж ирсэн юм. 1980-ад оны сүүлч гэхэд театрт олон шин үзэгдэл тесрэлтүүд бий болж байлаа. Нээлттэй нийгэм хаалга тогшиж, шин зохиол, шин үзэл санаа, хүсэл тэмүүлэл орж ирсэн үе. Найруулагч өөрийн бүтээлээр бүтээж туйрвсан цаг үеэ эзэгнэж амьдрна. Харин бүтээл нь бүрэн түүхийг эзэгнэж амьдрдаг. Ийм утгатай үгийг театрын агуу судлаач Шекспир, судлаач Аникс тухай хэлж байлаа. Энэ найруулагчдын бүтээлийн тухай хэлсэн шиг санагддаг юм. 80-ад оныг
өнөөдөр маргааштай нэзгэнсэн найруулагчид гэвэл энэ. Миний сэтгэлд онцгой буусан юм гэвэл Санчигдан найруулагч байна. Тийм, Санчигдан найруулагч одоо яг ингээд эргээд бодоход бол их илүү тийм условны талыг тайзан дээрээ их сценографт болон тэрнийг жүжигчдийн тоглолттой ингэж нийлүүлж явдаг ийм хүн байх шиг байсан. Өөрөөр хэлэх юм бол тэр өгүүлэгдсэн хайр жүжигэн дээр яг амьдралын их болсон гэдэг ийм улаан утас хөврүүлэл ингээл явдаг. Тэр тоглолтод бас их сонин. Ер нь хамгийн сүүлийн их шинэлэг тийм хэлбэрийг тайзанд оруулж ирж байгаа юм шиг надад ажиглагддаг байсан юм. Бид яах гэж театрт очдог вэ? Яагаад гэвэл тэнд юм бүхэн давтагдашгүй өөр. Тэр чанараар их театрыг улам сонирхолтой, олон талтай болгодог юм. Цаг үе өөрөө давтагдашгүй, уран бүтээлч мөн адил давтагдашгүй. Баатрын жүжиг, Найднарчийн жүжиг, Наранбаатарын жүжиг, Мөнхтөрчийн жүжиг бол бүгд өөр өөрийн өнгө аястай, өөр өөрийн үзэл бодол, өөр өөрийн ертөнц, өөр өөрийн одоо тэр философи тэр зүйлээрээ бол ялгарч ингэж харагдаж байна. Театрыг найруулагчийн урлаг гэж ярихтай олонтой таарч байлаа. Гэхдээ өөрөөр хэлдэг хүмүүс ч байдаг. Театр бол кино шиг бас л нийлмэл урлаг юм. Монголын театрын урлаг үүсч хөгжсөн 85 жилд тайзны зураг чимэглэлийн урлаг онцгой байр суурийг эзэлдэг. Зураачийн урлаг бол жүжигийн утга санааг илүү тодтгож, цаг үеийг нь тодорхойлж байдаг. Монголын театрын түүхэнд үлэмж гавьяатай тайз зураг чимэглэлийн маструуд, зураачдаа бид цаг үргэлж мэхийн ясалж байдгийг. Тэгэхээр хүн төрөлхтний нэр аз жаргалуудыг нэлдэг юм байна л. Тэгэл тэр одоо энэ аз жаргал эргэлчин байл тийм ээ. Ингээл юм байдаг шүү дээ. Тэгээд тэр нэг Олег Янковскийн тоглосон тийм ээ. Нэг баахан галуу ингээд сүлцсэн ингээд. Тэр Гихот ноён бол ерөөсөө л аз жаргалын эргэлчин. Нэгдүгээр. За найрагч хүн ямар ч мундаг юм бодоод тийм үү? Тоглох жүжигч юм байхгүй бол зүг тавиач. Атэл нэг байхгүй тавиад ирв. Тэгэхээр Гихот ноён гэж ийм хөр байж байгаа байхгүй надад. 2-3 жилийн өмнө би жаргалсаганд хэлж ирсэн. Тэгэл бүтсэн дэх үү? Тэр одоо смисл утганаа тийм яах гэж ойлгож байгаа юм тийм. За тэгээд Баатар найруулагчийн жишээ нь одоо тэр Чеховын жүжигийг тийм ээ цахлаа жүжигийг бол маш сонин тайсан бас их шуугилж исэн ийм одоо жүжигүүдтэй шүү дээ. Тийм учраас цахлааг ингээд тавина гэдэг чинь цэвэр уран бүтээл чинь өөрийгөө харуулах гэсэн уран сангийн нэг л байхгүй. Чехов биш та. Тэр хой жүжигчин хэрэггүй. Энэ ямар ч жүжигчин авчираад тавихад маш боломжтой байхгүй. Их дөрүүд нь дандаа сэхэдүүд байдаг байхгүй. Дандаа эмч, багш, жүжигчин тэгээд дундаж давхархад хэцүү. Тийм үү? Ялзарсан хэсгээр бүр хэцүү. Энүүг ингэ хийсээр яг өндөр сэхэдэн ус сэхэдэн л үзэх хэрэгтэй байхгүй. Тэр бүгдээрээ үзээд байхгүй л байхгүй. 1980-ад он олон сайхан бүтээлээр дүүрэн байлаа. Манай театрын гадаад хамтдын ажиллагаа өргөжлөө. Эстоны театрын найруулагч комиссар агуу их Шекспирийн Макбетийг, Брежневийн тухай сэргэлт жүжигийг Оросын холбооны улсын найруулагч Сахиров нар тус найруулан тавьснаас гадна мөн Бурят улсын найруулагч Кондратьев ирж ажиллаж байсан юм а. 1980-ад оны сүүлч 90-ад оны ихэнх гэхээр бидэнд тийм ч холдоогүй цаг хугацаа юм шиг санагддаг. Гэхдээ хэдийн 30 жил өнгөрчээ. Цаг хугацаа хурдан гүйж байна. Хүн төрлөختөн шинэ цаг хугацааны өөд хаалгыг цэлийдл онгойлгох болно. Тэр бол ардчилсан чөлөөт нийгэмд алхан орсон цаг үе юм. Энэ тухай бид дараа үргэлжлүүлэн ярих болно. Харин гайхалтай урлагт өөрийнхөө бүхий л ухамсарт амьдралыг зориулсан нийт уран бүтээлчдтэй мэхийн ёслоё. Нийгэм донсолж буцалсан 90-ад он. Бидэнд үзэл санаа, үйл ажиллагааны бүрэн дүүрэн эрхчлөө авч ирсэн 90-ад он. Гэвч хинэн мэрэгжилдээ үнэн чүлтгэхийн төлөө шалгуур болж ирсэн 90-ад он байлаа. Уран бүтээл уриал ооцсон байхаа болж жинхэнэ бодит амьдрал руу үүд хаалга нээсэн шин нэрэн эхэлсэн юм шүү. Хүмүүс нөгөө талхаа авах уу, жүжиг авах уу гэдэг үе байсан. Бидний үед бол олон жүжигчид гарсан.
Яг одоо ингээд харах юм бол миний дамдин ах, алтан үлзий ах тий энэ пүрэг дойж байгаа цэрэн даавах би тэд бол нэрэ босоогоор үлдсэн гэж хэлэхэд хэлсдэхгүй. Манай театр байтугай том тийм ээ үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд хаалгаа бариад баг ингээд хаагдчих байсан. Тэр тухайд бол мэдээж манай улсын драмын эрдмийн театр маань бол одоо янз янзын юу гэдэг эрэл хайгуулаар бол юугаа театраа бол авч явж байсан. Яг хүнд хэцүү үед цусан тавилгыг тавина гэдэг чинь одоо агуу юм шүү дээ тий. Тэгээд саартрыг тавина гэдэг чинь агуу юм. Энд бол зоргоо аш, мөнх дөрж тий, дорж самбууга эднийг нэрлэхгүй байхын аргагүй. Амьдрал их хэцүү чадварт хүн байдгүй тэр үед л Ромео Жюльетта жүжигийг яг тэр сонгодог стил энэ драмын улсын академик чадрын өөрийнх нь уламжлалт дээжээгээр нь ингээд тавихад бол одоо манай жүжигчд бол өндөр түвшинд тоглосон. Үзэгч ч гэсэн тэрийг бас тэр төвшөнд нүдэж усан тэр 16-7 жил тайзнаас буугаагүй тоглогдсон. Ийм сайхан уламжлалыг үлдээж шинэ уран бүтээл үргэлж уриалан дууддаг учраас театраараа бид бахархдаг. Шинэ Ромео, шинэ Жюльетта, шинэ найруулагч, театрын шинэ залуу халаа ингэж л түрэн орж ирлээ. Тамгууд төр гэж энэ Баугийн Лавсангийн энэ жүжиг одоо хондоо хийсэн тийм ээ. Би тийм монгол хэлний тийм тансаг хэллэгтэй тийм зохиолыг би бол одоо хондоо тэрнээс өөрийг би бол мэдэхгүй. Тэгэл ер нь ингээд нэг жүжиг үзсэн ч кино үзсэн ч тийм тодорхой үгнүүд үлддэг шүү дээ тийм ээ. Үгнүүд үлддэг. Ийм сайхан одоо үг бичдэг ийм сайхан зохиолчд энэ театрт жүжиг өгнө гэдэг бол энэ монгол хэлийг л эргүүлээд баяжуулж байгаа, хөгжүүлж байгаа тийм ээ. Эннийхээ монгол хэлний тансгийг үзэгчд өөрсдөө тийм ээ биширч шүтэж одоо энэгээр ярих тийм дур хүсэл тэрийг өдөөж байгаа бол ийм л бас нэг л үргээл биелүүлж байгаа зүйл шүү дээ. Илт тамга хоёр барьж явсан гар минь мойж төрийг сэтгэж явсан тодорхой нэг цайна. Тамгууд 18 жил 19 жилдээ тоглож шүү дээ. Энэ олон жил нөхөгдөөд ингээд тоглогдоод театрын урын санд хадгалагдаад үзэгчдийн эрэлт хэрэгцээг хангаад явж байгаа энэ олон жүжигүүд байгаа. Бид бол өнөөдрийн Монголын театрын төвшин бас яг төвшин байгаа юм бэ гэдгийг бол цагаа. Дагаж хийх биш юм байна. Тийм ёс суртахуунгүй байж болохгүй шүү дээ. Театр гэдэг бол урлаг гэдэг бол би үгүй ёс суртахууны хэлсүүлэлт орчод ирсэн учраас энэ театрыг тэр уламжлалын дагаж авч үлдэхийн тулд яах ёстой вэ гэдэг дээр бол 1 2 3 4 5 6 7 8 9 10 оновчтой тийм уран сангийн бодлого. За хэрэгжүүлсэн гэж би дотроо боддог. Энүүгээрээ би юу гэж хэлэх гэж байна вэ гэх юм бол зоригоо даргуулна. бас нөгөө чинь ингэж одоо дуун чинь өөрөө хөөх нэгж нэртэй юм болоо. Оюун гой, чимэд дугай. Би харин ялаад байна уу? Өндөр жоохон цагаанаар болчихсон би. Одоо яг шил даран гарч исэн тийм цөөхөн одоо юу гэдэг мэрэгжлийн одоо театр жүжигийн орчуулагч эдийн нэг. Он жил үргэлжилсээр тай зэргэх мэт эргэлзсээр Ахмад гоё уншна гэж залуу халаан үргэлжлүүлэн авч явсаар уран бүтээлийн амьдрал үл тасраг. Долгор сүрэнгуй, цэн ямбуугай, сэлэнгээгай, ламхуу багшгээд шижир алт шиг авьяастай олон сайхан эмэгтэй жүжигчид манай театрын бахархал байлаа. Цэрэн паган, тунгалаг, сувд, саран туяа гээд араас нь халааг нь авсан. Тэгвэл өнөөдөр нар мандах, урна, оюун даргээд дүүрэн авьяастайн дээр театрын урлагт зүрх сэтгэлээ чин үнэнчээр өгсөн олон сайхан авьяаслаг уран бүтээлчид
үргэлжлүүлэн авч явж байна. Энэ бол ширгэшгүй ундраг, тасрашгүй хэлхээ юм. Монгол улс бол ийм дараамын урлагийн 20 дугаар зууны тэр өсрөнгөө хөгжлийн үед бол 31 онд байгуулагдаад тэрийг манай алт үеийнхэн бидэнд авчирч өгөө дэлхийн энэ сонгодог бүтээлүүдийг сорчилж хийгээд үзэгч түмэн бол жүжиг гэдэг одоо энэ те үзүүртэй энэ оюуны цангаараа тайлдаг ийм салбартаа энэндээ эрэх дуртай энэгээр өөрсдийнхөө төвлөржүүлж амьдралын утга учирыг амьдралын хүний үнэт зүйлийг тийм ээ үнэт чанарыг эндээсээ ингэж олж харж өөрийгөө ингэж хөвлөж явдаг ийм үзэгчтэй болгосон манай ахмадууд тэрийг үргэлжлүүлж байгаа өнөө цагийн болон ирээдүйн уран бүтээлчд бол энэ бол их том одоо ирээдүйтэй гэж ингэж боддог.